За манай кино урлагийн базаа мэдээлэл маань эхлэж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр 88 Films application хамтран ажиллаж байна. Тэгээд 88 Films application-аас та бүхэн Монгол гадаадын маш олон кино, контент, за тэгээд баримтат кино, насан туршидын кино зэргийг хүлээн авч үзэх боломжтой байгаа. Та бүхэн одоо 88 Films application-ыг гар утсандаа суулгаад дээрх контентуудыг хүлээн авч үзээрэй. Тэгээд 88 Films application-тэй үргэлж хамт байдагт баярлалаа гэж хэлье. За ойрын үед нээлттэй их гэж байгаа кинонуудынхаа мэдээллээс эхлэе. За хамгийн ихний мэдээ бол энэ сарын 18-наас орон даяар нээлттэй их Пөөдө кинотой холбогдож байна. За Монгол улсын хүүхэлдэйн театрын энэ оны хамгийн ихний бүтээл болох тус кино нь Монголын хамгийн анхны харин Азийн хоёр дахь Puppet кино бөгөөд Оргодлын Бат Зөрөг найруулагчийн зохиолыг нь бичиж найруулсан ээлжит бүтээл болж байна. Тэгээд Бат Зөрөг найруулагчийг бол танихгүй хүн бас ховор баха тий. Шүн дундын яриа хамгийн сайхан гэх мэт киногоороо бол та бүхэн ичнээ мэдэх баха. Тэгээд миний хувьд бол энэ ийм хүүхдийн кино шинээр төрж байгаад бол маш их баяртай байгаа. Хүүхдүүддээ бас заавал үзүүлнэ. Та бүхэн санаж байгаа бол манай үеийнхнийг баг багт нэг иймэрхүү богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд айгүйх гардаг байсан. Тэгээд жишээлх юм бол Ирэх цагаан ишиг, Гацуурхан, Шаазан заан, нөгөө Азар базар тазар гэх мэт гой хүүхэлдэйн кинонууд бол их гардаг байсан. Тэгээд Пөөдө кино бол надад ерөнхийдөө яг тэр мөчийг бол санагдууллаа. За тэгээд бүхэл бүтэн 4 жилийн турш хийсэн Нүсэр production-тэй энэ хүү кино маань одоо Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний puppet кино гэдгээрээ одоо Монголын кино урлагийн түүхэнд нэг шинэ хуудсыг эхлүүлж байна. Тэгээд кино багийнхандаа болон Бат Зөрөг найруулагчдаа, хүүхэлдэйн театрынхандаа бүгдэнд нь баяр хүргэе. Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн 4А курс болон Халах production, Авиа студи нар хамтран бүтээсэн 2 дахь гэр хэмэх уран сайхны киноны албан ёсны постэр цацагдсан байна. За тэгээ постерт ирэх жүжигчдийг бол одоохондоо сайн танихгүй. За ямар ч байсан баяраа байна. Бас ютубер Шаймил байна. Үзэхийн хувьд бол үзэл юм байна. За тэгээд манай алдарч Суисийн оюутнуудад тохиолдож буй үйл явдлыг тус кинонд харуулах бололтой. Тэгээд мэдээж хөнгөн комеди кино байх. Хоёр дахь гэр гэдэг нэр нь бол их анхаарал татж байна. Тэгээд Суисийн оюутнуудыг гэртээ харьдаггүй гэж ярьдсан байлээ. Энэ кинонд бол гэртээ харихгүй яг юу хийдэг нь бол харагдах байх. За тэгээд дүүнэртэй амжилт хүсье. Гоё сэдв барьж авсан байна. За дараагийн мэдээ бол Орфеа театртай холбогдож байна. Ойрт одоо театруудын талаар мэдээлэл бол гараагүй байсан. За тэгээд Орфеа театр нь болохоор 5 жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин одоо олонний хүртэл болгож байгаа юм билээ. Тэгээд жишээлбэл одоо энэ сард Хятадын зохиолч Уюхагийн Амьдрахуй туужаас сэдвэлсэн одоо Амьдрахуй тий ижил нэрт драмын жүжиг төлөвлөсөн бол дараагийн сард буюу одоо 5 сард Английн алдарч зохиолч Жорж Орвелийн 1984 романаас сэдвэлсэн одоо ижил нэрт пост драмын жүжиг театрын урлагт дуртай хүмүүст хүргэх юм байна. Тэгээд энэ жил бол Орфеа театрын хувьд маш одоо уран бүтээлийн ариун ол замагтай жил байх нэ. За дараагийн мэдээ бол Худаг хэмээх аимшиг кинотой холбогдож байна. Тус кино нь он гарснаас хойш нээлттэй их гэж байгаа одоо 3 дахь Монголын аимшиг кино байгаа. Тэгээд бидний мэдэх одоо аимшиг киноны зохиолч Ууган Баярын ижил нэрт зохиолоос сэдвэлсэн гэдгээрээ одоо энэ кино онцлогтой байна. Миний хувьд бол Ууган Баяр зохиолчийн Шолмын инээд гэдэг номын уншаад бол нэг хэсэгтэй л бас нойргүй хонжовсон одоо цаг үе байдаг. Тэгээд та бүхэн Ууган Баяр найруулагчийн Шолмын инээд болон бусад ном тохиомлуудыг уншиж исэн бол одоо ямархуу зохиол бичдгийг нь сайн мэдж байгаа хөө. Уншсан номыг нь кино болгоно гэдэг гэхдээ ер нь бол асар их зориг шаардсан зүйл гэж миний хувьд боддог байгаа. Яг тэгвэл хизээч ямар ч кино ном шигэ байж чаддгүй юм шиг миний хувьд санагддаг. Худаг киноны хувьд харин ямар байх нь хэдүүлээ харахад үлдлээ. Тус киноны гол дүрд бол жүжигчин анх хоёр болон Пүнтик
Батзориг нар тоглосон гэдгийг та бүхэн постероос нь харж байгаа бах. Тэгвэл найруулагчаар нь буян Erebor найруулагч одоо ажилласан байна. Миний хувьд энэ найруулагчийг бол огт танихгүй. Тэгээд худаг киног нь үзэж ижил одоо танилцъя гэж бодож байна. Энэ сарын 25-нд нээлтийн товоо зарласан байна. Өмнөх базаагаараа ярьж байсан Халуун бороо киноны албан ёсны постэр болон трейлер цацагдсан байна. Энэхүү кино нь Монголын гал сүнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэтүүлсэн кино бөгөөд disaster drama кино байна гэж миний хувьд таамаглаж байна. Тэгээд Халуун бороо кино нь бол энэ сарын 18-наас эхлэн бүх кино театруудаар гарч эхлэх бөгөөд гол дүрдэн жүжигчин Эрхэн Баяр, Цас Чихэр, AMC, Болд гэх мэт маш олон чадварлаг жүжигчид оролцсон тоглосон байсан. Тэгээд босод жүжигчдийн нэрийг орхисон бол уучлаарай. Миний хувьд найруулагч Мөнхбат ахтай холбогдож багсаг мэдээлэл авсан байгаа. Тэгээд тухайлбал Халуун бороо уран сайхны киноны ойролцоогоор 600 орчим сая төгрөгийн өндөр төсөөр бүтсэн гэдэг мэдээллийг нэн төрөнд өгсөн. Мөн онцгой байдлын 10 дугаар анги, агаарын аврах ангийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тус кинонд оролцсон байна. За тэгээд тус киноны нэг давуу тал бол найруулагч маань тус кинонд график маш бага ашиглаж бүх гал тесрэлт дэлбэрэлтүүдийг бодтойгоор хийсэн гэсэн шүү. Ерөнхийдөө өнгөрсөн жилийн 1-р сард Дүнжин гаруй худалдааны төвийн ойролцоо болсон одоо аимшигтай дэлбэрэлтээс санаа авч энэ киног бол хийсэн гэж Мил кино компанийн мэдэгдсэн байсан. Тэгээд энэ кино нь бол Мил кино компанийн хувьд нэгэн шинэ хуудсыг нээх болов гэж харж байна. За нээлттэй их кинонууд болон жүжигийн хувьд нэг иймэрхүү байна. Одоо харин хэдүүлээ кино урлагийн тогоон дотор хов, жив, дэлс бол ямар мэдээ байна сонирхцгоё. Нээх олон мэдээ байгаагүй ч гэсэн бас нэг хэд хоног нэлийн сенсац тарьсан нэг мэдээний талаар та бүхэн танилцуулнаа. Энэ унтар ба! Энэ гэрээр сони юу байна? За хамгийн ихний мэдээ бол найруулагч Батүлзээ ах болон Тамиртай холбогдож байна. Саяхан хэд хоногийн өмнө одоттой бүжиглийн шоуны дундуур жүжигчин Инэрлийн баг найруулагч Батүлзийн одоо зүрхэн чивэнсэн үг киногоор өөрсдийн үзүүлбэрээ бэлдсэн байсан. Тэгээд найруулагч Тамир үүнд нь бол маш их ундууцж дараах постыг хийсэн байсан. Оюуны өмчийг дээдэлдэг дэлхийн шоу хийдэг одоттой бүжиглээ. Зүрхэн чивэнсэн үгээр бүжиг хийжээ. Миний аавыг нулимайдал тохиролцож чадаагүй тэгсэн хэрнээ хийчих юм. За сайд болохоор тэгдэм байлгүй дээ. За мэдээж ингэж хэлсэн нь бол шууд соёлын сайд номин болон түүний хамаарал бүхий Монгол ТV HD-тэй холбоотой. Гадуур сэвдэж буй шар мэдээний сайтуудын бичиж байгаагаар бол Монгол ТV HD зүрхэн чивэнсэн үг киноны найруулагч Батүлзээ ахт санал тавьсан ч тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй улмаас түүний бүтээлийг шууд хуулбарлан ашигласан байсан. Members-ийн мен дээр юу гэж ütснийг та бүхэнд уншиж өгье. Монгол улсын гавьяач жүжигчин Батүлзээ энэ киноны эсгээр бүжиг хийх гэж байгаа гэж надаас санал асуусан. Миний хувьд зөрүүлээд санал тавьсан. Гэхдээ саналыг минь хүлээж аваагүй. Гэтэл бүжиг хийчихсэн байна. Одоо тэгээд яах вэ? Буйнараа болох байх гэжээ. Тэрээр зүрхэн чивэнсэн үг киногоо аавынхаа мэндэлсний 80 жилийн ойд зориулан бүтээсэн байдаг. За тэгээд Тамирагийн пост руу буцаад орцгоё. Тамирагийн энэхүү постны доор нэлээд олон дагагчид нь үзэл бодлоо илэрхийлсэн байсан. Жишээ болгож зарим нэг комментиг дурдах юм бол Бат Эрдэнэ мөнх жаргал. Тохиролцох гэдэг нь Батүлзийн найруулагчид мэдэгдээд мөнгөн дээрээ тохироогүй гэсэн үг үү? Эсвэл арай өөр юм ойлгоод байна уу? За доор нь Золко. Миний 6 дугаар ангийн хүү өчигдөр бүжгийг нь үзчихэд маргааш киног нь үзнэгээд унтсан. Ойрд үзээгүй өнөөдөр гэр бүлээрээ үзнэ. Бэ төвшөө. Яан гээд байгаа юм бэ? Мөнгөн дээрээ тохирч чадаагүй юм уу? Та хэд тийм их мөнгө нэгсэн юм уу? Нөгөө хэд нь бага мөнгө өгье гэсэн юм уу? Ер нь ямар учиртай юм бэ? Огт хүлээгүй биш үү? Ямар киног нь хуулаад 2 дугаар анги хийгээд бөө мөнгө олоод байгаа биш дээ. Хаа байсан амсын үеийн кино хинт санахгүй мартагдсан кино штэ. Батүлзийгаа найруулсан байна гэдгийг өнөөдөр олж мэдэж байна штт. Харин ч зүгээр юм биш үү? Бүх юмыг арай л их мөнгөний нүдээр хардаг болж дээ. Харин ч оюуны өмчийн хүндлээ зөвшөөрөл авах гэхэд нэг киноны мөнгө нэгсэн юм уу? Хаашаа бүжиглэх төдий таахаа гинэ. Монгол хүн тохиролцоонд хүрээгүй гэхээр мөнгөө чамлсан гэсэн үг үү? Ямар их шунал вэ? Ямар одоо гарч байгаа киноны чи 2 дугаар ангийг хийсэн биш. Дээр үеийн мартагдсан киног сэтгүүлж бүжиглсэн байна. Танаа эцэг тэр киноныхоо зохиолчид кино гаргах болгонд мөнгө төлдөг үү? За түүний дараа бол Баяр Магнаас сүнрөв гинэ. Үнэндээ Монгол улс бол оюуны өмчийн хуультай. Хүний зохиолоос иш авах гэж байгаа бол тухайн зохиолч түүний эрх бүхий хүнээс албан ёсны зөвшөөрөл авах л ёстой. Өчнөө шүлгээ алдаж л явлаа. Цагаат бол төрийн дуулалыг рок попынхан өөрчлөлт дуулж байсан. Тэр нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.
төрийн дуулалын үг аяыг өөрчлөх эрх хинт ч байхгүй. Үүнтэй агаар нэг юм. Дууну давка гинэ. Мартагдсан киногч мэдгүй хүмүүс таниулж өглөө харин ч реклам боллоо. Тохиролцож чадахгүй гэж шуналтаж хэдэн зуун сая төгрөг нэхэж өлөнтөж байхаар ганц минутын бүжгээр харин ч рекламдаж өгсөнд баярлал. Ямар кино зохиолыг нь өөрчлөөд өөр кино жүжиг болгож зарах, худалдах зорилгоор ашигласан биш. Зүгээр шоуны зохиомж маягаар бүжгийн үзүүлбэр болгосон гэд оюуны эрх зөрчсөн биш хаахаа. Урлагийн томчуудын хөгжим дуунаас та нар зөвшөөрлгүйгээр кино тоглолт контентоо зөндөө ашигладаг бидтэй гинэ. За тэгээд хамгийн сүүлийн комент нь бол Цэцэн Сузан гинэ. Бусад бүжгүүд нь ч зөвшөөрөл аваагүй байх те. Жишээ нь танаа Од Баярын жүжиг. Үүнд бол Тамир мэдгүй штэ бүгд л зөвшөөрөлтэй гэсэн штт. Тэгээд л олон улсын шоу гээд байгаа болтой байсан штт. Одын үзүүлбэр бол Маск киног дуурайж ирснийг та бүхэн сайн санаж байгаа баха. Би л энэ үзүүлбэрийг үзүүлэхийн тулд Маск киноны найруулагч Чак Расселаас зөвшөөрөл авсан гэж бодохгүй байна уу? Миний хувьд энэ талаар юу гэж бодож байгаа вэ гэхээр энэ бүжгийн тус киног дуурайж бүжгэлснээрээ маш олон хүнд одоо Зүрхэн Чимсүү гэж киног үзэх сэтэл болсон гэж бодож байна. Мэдгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд Зүрхэн Чимсүү кино YouTube-ийн хит хитэн суугт маш чанар муутайгаар байршд юм билээ. Би өнөөдөр бас орж үзлээ. Тамир найруулагч зүгээр нэг бүжиг үзүүлсэн Монгол ТV-тэй тэмцэхийн оронд одоо YouTube тулгаагаар байршуулсан тус сувгуудаас одоо киногоо устгуулад чанарыг нь сайжруулж ремастер хийгээд аль бие усны IPTV OTT платформудад байршуулсан илүү бодиттой ажил болох байх гэж бодож байна. Тэгээд та бүхэн санаж байгаа бол би мойлхон киног чанартай хөлбрийг найруулагчаас нь олж аваад вүүд байршуулсан. Маш олон хүн вүүгээс үзсэн гэсэн тоо баримт байгаа. Тэгээд ерөнхийдөө Зүрхэн Чимсүү киногч гэсэн бас одоо чанартай бичлэгтэйг нь үзхийг хүсдэг олон хүн байдаг гэдэгт би бол итгэлтэй байна. За Монголын кино ертөнд зурлаг уран сайхнаар нэг иймэрхүү сонинтой гиснээс аригун цоошин төслөө эхлүүлж Newsack дүүтэй хамтран хөгжмийн зах зээлийн подкаст хийж байгаагаа дуулгахад таатай байна. Та бүхэн Newsack дүүгийн YouTube сувгаар ороод одоо энэхүү подкастыг үзэх боломжтой байгаа. За тэгээд энэ удаагийн мэдээ маань энэ хүрээд өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр 88 Films хамтран ажиллагч байгуулахаар гэрлүг брэнд маань хамтран ажиллалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ subscribe дарахаа мартаваа.